Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийн хэрэг маань хэргийн газрын нөхцөл байдал болон хохирогчид яаж зэрлэлээр хөнөөгдсөн талаар нэлээд их дийдэлтэй яригдах учир ийм хэрэг сонсоод дотор нь үүрэгтэй бодогдоод хэцүү байдаг хүмүүс маань энэ удаагийн дугаарыг алгасаарай. Би гэхдээ аль болох муу муухай зүйлсийг нь багасгаад товчхон ярихыг бодно. За ингээд хэргийг ярьж эхэлцгээе. Тамара Сэмсонова 1947 оны 2 дугаар сарын 5-нд Оросын Ужур гэх жижигхэн тосгонд төрж өссөн. Би энэ тосгоных нь нэрийг буруу дуудаж магадгүй шүү. Энэхүү тосгоных нь ойр орчин маш их гэмт хэргийн гаралт өндөртэй байдаг байсан бэлээ тухайн үедээ. Тамара эмээ маш найрсаг, хөршүүдэрээ хайрлагдсан нэг тийм гоё орс эмээнэр байдаг да. Яг тийм л хүн байсан. Түүний залуу үеийнхэн амьдралаас бага зэрэг дурдвал тэрээр ахлах сургуулаа төгссөнийхөө дараа Москвад суралцахаар Москва руу нүүн Москвагийн State Linguistic University-д элсэн орж амжилттай суралцсан төгссөн. Үүнийхээ дараа тэрээр Санкт-Петербург руу нүүн тэндээ Алексей хэмээх залуутай танилцсан. Маш урдан дотносож удалгүй нэг гэрт ордог. Алексейгийн хувьд тэрээр машин засварын газар ажилладаг байсан ба энэ үед Тамара аяллаа хөтчөөр нэгэн аяллаа компанид ажилладаг байсан. Удалгүй Тамара аяллаа компаниас гарan Гранд зочид бодолд ажилд ордог. Ингээд хосуудын амьдрал үргэлжлэсээр 2000 он болж хосууд хамт амьдраад нийт 30 жил өнгөрсөн байсан үе. Нэг өдөр Санкт-Петербургийн цагдаагийн газарт ор сургаггүй алга болсон хүний талаар дуудлага ирсэн ба тэрхүү хүн Алексей буюу Тамарагийн нөхөр байсан. Ингээд цагдаагийн ажилчид Тамарагийн гэрт очиход Тамара нэрэл ганцаараа амьдарч исэн. Цагдаа нар түүнээс нөхөр нь хаана байгаа талаар асуухад Тамара хэлэхдээ би хаана байгааг нь мэдэхгүй байна, өөр хүүхэн дагаа явчихсан гэж хэлдэг. Тамара 30 жил хамт амьдарсан нөхрийгөө өөр эмэгтэй дагаад явснаас хойш маш их сэтгэлээр унчихсан байгаа нь царайнаас нь харагдчихсэн тул цагдаагийн ажилчид хэдхэн асуулт асуугаад л түүнийг орхисон. Ингээд 2001 он болж Алексей алга болоод 1 жил болсон ч хинч түүнээс сураг дуулаагүй. Алексейгийн гэр бүлийнхэн ч түүнийг хаана ямар эмэгтэйтэй юу хийж байгааг нь мэдэхгүй болохоор юу ч хийж чадахгүй нэг өдөр буцаад хүрээд ирэх байх гэд хүлээгээд сууж исэн. Энэ үед Тамара маш их ганцаардан 30 жил нөхөртөөгөө хамт амьдарсан байранда ганцаараа удаан байж чадахгүйгээ мэдэн нэг өрөөгөө хөлслүүлэхээр шийддэг. Ингээд өрөөгөө хөлслүүлэх зар тавьснаар зарын дагуу Владимир гэх залуу Тамарагийн гэрт нүүж ирсэн боловч удалгүй нүгэд явчихдаг. Хэдий Тамара маш сайхан зантай, найрсаг боловч яг хамт амьдрахад бол маш хэцүү зантай хүн байсан гэдэм байлээ. Үүний дараа хэд хэдэн эрэгтэйд өрөөгөө хөлслүүлсэн боловч тэдгэр залуус маш хурдан нүгэд явчихдаг байсан. Ингэж явсаар 2003 онд Сергей гэх нэгэн залуу мөн л өрөөг нь хөслөхөөр нүүж ирдэг. Сергейгийн хувьд бол өөр хотоос нүүж ирсэн ба нэг л өдөр бүх юмаа баглаж аваад хиндэж харагдахгүйгээр нүгэд явчихсан. 2005 онд Тамара 68 настай тэтгэвртэй гараад удаагүй байх үед түүний маш олон жил засвар хийгээгүй байр нь муудан засвар хийлгэх хэрэгтэй болсон. Ингээд засвар хийлгэх явцдаа гэрээсээ явах хэрэгтэй болсон учраас мэдээж түр хугацаанд амьдрах өөр газар олох хэрэгтэй болж Тамарагийн найз Валентина Уланова гэх 79 настай Тамаратай нэг байранд амьдардаг найзандаа байрныхаа засварыг дуустал хамт амьдрахаар болдог. Ингээд хэдэн сар найзууд хамт амьдрсны дараа Тамарад Валентинатай хамт амьдрах нь маш их таалагдсан учраас Валентинатай хамт Валентинагийн гэрт хамт амьдармаар байгаагаа түнд хэлсэн. Өмнө нь хэлсэнчлэн Тамара хамт амьдрахад нэлээд хэцүү хүн гэж хэлсэндээ. Валентина ч аль хэдийн үүнийг нь мэдрээд амьдсан байсан тул мэдээж зөвшөөрөөгүй. Гэсэн хэдий ч Тамара Валентинагийн гэрээс явахгүй гэж зөрүүлээд байсан учраас Валентина Тамара хоёр баараг л өдөр болгон хоорондоо маргалддаг болсон гэж хэлж болно. Ингээд 2015 оны 7 дугаар сард маш том маргааны дараа Тамара ойрхон байх эмийн сан руу явсан. Эмийн санчаас зөвхөн эмчийн бичигтэл зарагддаг феназепам гэх эмийг өөртөө зарахыг шаардаж эхэлсэн. Энэхүү феназепам гэх эм нь Орос үйлдвэрлэгддэг шизофрентэй хүмүүсийн уудаг хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй эм. Мэдээж хэтрүүлж хэрэглүүл амь насанд талтай тул зөвхөн эмчийн бичигтэйгээр зарагддаг. Хамгийн хачирхалтай нь ямар ч эмчийн бичиггүй Тамара эмийн санчаас энэхүү эмийг авч чадсан. Ингээд харих замаараа Валентинагийн дуртай Оливия салатыг нь худалдаж аваад бүтэн хайрцаг буюу 50 ширхэг феназепам эмийг нь ухаад Валентинагийн салаатанд хийн түүнд өгсөн. Валентина ч үж бодлого салаатыг идэж дуусгаад тэр хоёр унтахаар тус тусынхаа орлоо явсан байгаа. Тамара шөнийн 2 цагт сэрж галтайгоо орох үедээ галтайгооны шалан дээр ямар ч ухаангүй хэвсэх Валентинаг олсон. Түүнийг ингээд үдэд ямар ч ухаангүй болчихсон байх ёстойг мэдчихсэн Тамара маш тайвнаар гар хөрөө авчран Валентинагийн биеийг хөрөөдөж эхэлдэг. Валентинагийн биеийн хатуу булчинлаг хэсгүүдийг хөрөөгөөр тасчихсан бол биеийн зөөлөн хэсгүүдийг нь галтайгооных нь хутгаар мах эвдэж байгаа юм шиг л эвдэж эхэлсэн. Үүнийхээ дараа хэдэн хэсэг болсон Валентинагийн биеийг пластик торон дотор хувааж хийгээд
Үгээрч зогсохгүй Валентинагийн толгой болон хөл гарын хуруунуудыг нь тастан авч гал тогоонд нь байдаг халуун тогоонд тийм буцалгаад Валентинагийн биеийн үлдсэн хэсгүүдийн хамтаар байрных нь ард байрлах тогтмол устай жижигхэн нууранд аваачаа хайсан. Ингээд хэдэн өдрийн дараа буюу 7 дугаар сарын 27-ны өдөр Тамара Валентина нарын хөршүүд болох хосууд нохоогоос салхилуулж явтал нохоо нэг тишээ хуцаад үсэрч цовхчоод бүр явахгүй байсан. Тэгэхээр нь хосууд нохоогоо юунаас болж ингэж аашлаад байгааг нь мэдхийн тулд хүзүүвчнээс нь суллаад сул тавьтал нохоо нь нуурын ус рүүгүйгээд явчихдаг. Ингээд хосууд араас нь очиод нохооныхоо үнэртэй дэргүүлж тойруулаад байгаа зүйлийг очиж хараад хүний биеийн хэсгүүд байгааг олж харсан. Зарим хэсгүүдийг нь пластик торонт хийгээд хайсан байсан бол заримыг нь байны өрөөний шүршүүрийн хаалт болгож ашигладаг хөшгөнд ороогоод хайсан байгааг олсон. Хосууд тэр даруйдаа цагдаагийн газар дуудлага өгөн цагдаагийн ажилчид тэр даруйдаа ирж хэргийн мөрөөр мөртлөгөө явуулж эхэлсэн. Тамара Валентинагийн толгой болон хуруунуудыг нь халуун тоогоон тэгээд буцалгачихсан тул мөрдөгчд цогцос яг хэнийг гэдгийг нь тогтоож чадахгүй нэлийн хугацаа өнгөрсөн. Цагдаагийн ажилчид ойр хамын айлуудаар орон с ижигтэй санагдсан зүйл ойр тохиолдсон эсхийг асуусан боловч хэн ч юу ч мэдэхгүй байсан. Мэдээж Тамараг бол хэн ч сэжиглээгүй, 70 настай, сайхан зантай, найрсаг эмээг мэдээж хэн ч юм аимшигтай зүйлийг нь төсөөлөхгүй нь ойлгомжтой. Гэтэл нэгэн хөршин Тамараг хэд хоногийн өмнө маш эрт үүрээр пластик торонт хийсэн зүйлс зөөгөөд явж байгааг нь харсан гэдгээ мөрдөгчдөд хэлдэг. Ингээд мөрдөгчд хөршүүдээс мэдүүлэг авч байх үед Валентина огт байгаагүй, огт мэдүүлэг өгөөгүй гэдгийг анзаарч хэд хэдэн хөршүүдээс нь Валентина хизээ хамгийн сүүлд харсныг нь асуухад хинт сүүлийн хэдэн өдрийн турш түүнийг хараагүй гэдгийг хэлсэн. Цагдаагийн ажилчид тэр дараа Валентинагийн гэрт очиход мэдээж Тамара тэндээ амьдарсаар л байсан. Мөрдөгчд хаалгыг нь тогшоод Тамара хаалгыг тайлах үед нь дотгош ороод хэдэн зүйл шалгаж болох уу гэж асуусан бөгөөд Тамара маш урайлгахнаар болов яа ороод ир гэснээр мөрдөгчд Валентинагийн байр руу орж хартал гал тогоо угаалгын өрөөгээд хаа сайгүй цусандаа бодогдсон байгааг болдог. Үүгээрч зогсохгүй цустай хөрөө хутга зэрэгэнд хүртэл яг тэр чигээрээ байжсэн. Энэ бол мэдээж маш том нотлох баримт, гэвч мөрдөгчдөд нотлох баримт шаардлагатай болоогүй. Тамара зүгээр шууд хэрэгээ хүлээчихсэн. Тэрээр хэлэхдээ Валентина намайг үгээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд түүнийг алхаас үр аргагүй байдалд хүрчихлээ гэж зогсож исэн. Мэдээж Тамара тэр дорол баривчлагдсан, түүнийг барьж хорин мэдүүлэг авч эхэлснээс хойш 2-7 хоногийн дараа анхан шатны шүүх хурланд болж Тамара дахин нэг удаа найзынхаа амнасыг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мөрдөгчд түүнийг хэргийн газарт буюу Валентинагийн гэрт аваачин хэргийг яаж үйлдсэн талаар бүх зүйлсийг нь дахин нэг удаа давтаж үзүүлэхийг шаардсанаар тэрээр хэргийн газар юу болсныг дахин нэг удаа давтаж үзүүлсэн бөгөөд хамгийн аимшигтай нь Тамара Валентинагийн биеийг хідэн хэсэг болгон хувааж байх үед Валентина нас бараагүй зүгээр л биеэ удирдах хөдөлж чадахгүй байдалд орчихсон амьд байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр Валентина амьсгал хураатлаа Тамара хэрхэн өөрийнх нь биеийг хувааж байгааг хараад ижсэн гэсэн үг. Үүнээс гадна Тамарагаас Валентинагийн биеийн огт олдоогүй уушиг гэх мэт зарим хэсгүүд нь хаана байгааг асуухад биеийн зарим хэсгийг эзэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүний дараа мөрдөгчд Тамарагийн гэрт нэгжлэг хийж байх явцдаа түүний өдрийн тэмдэглэлийг болсон. Тэрхүү өдрийн тэмдэглэл нь Орос, Англи, Герман гэд 3 хэл дээр бичигдсэн байсан ба Тамарагийн сүүлийн 20 жилд үйлдсэн 10 алхахын тухай маш дэлгэрэнгүй нэг-нэгэнгүй бичигдсэн байсан. Ингээд мөрдөгчдөд ч мөрдөг ажил бүр их гарч ирэн буцаж Тамара дээр очиод тэмдэглэлийн тухай асуухад тэрээр сүүлийн 20 жил нийт 13 хүний амь насыг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хохирогчдын бүгдийнх нь цогцыг хаан нуусныг нь Тамарагаас асуун байж илрүүлсэн боловч бүх цогцснуудыг бүрэн таньж болж чадаагүй. Хэтэрхий их удаад зарим нь айл хэдийн зүгээр л арга яс болчихсон байсан ба Тамара ч өөрөө тэднийг заримынх нь нэрийг нь ч мэдэхгүй хүмүүс байсан. Тамарагийн ихэнх хохирогчид түр хугацаагаар хотод нь ирсэн, аль эсвэл өөр хотод танилцсан хүмүүс байсан ба тэдний нэг нь бидний мэдж байгаачлан түүний өрөөг хөсөлж исэн, өөр хотоос нүүж ирсэн Сергей гэх залуу. Ойр тойрных нь болоод хөршүүдийнх нь хэн ч тэр залууг танихгүй ба Тамарагийн амьдарч байгаад нэг л өдөр бусад өрөө хөслөгчтэй адилаар нүгүүд явчихсан гэж хүмүүс бодсон боловч яг үнэндээ 2003 оны 9-р сарын 6-нд Тамара болон Сергей нар хоорондоо муудалцсан. Тамара Сергейг Валентина яаж хороосонтойгоо яг ижилхэн замаар хордуулан хэдэн хэсэг болгон мөчлөөд биеийнх нь хэсгүүдийг эндтийн тарааж хайсан. Мэдээж энэ бүхний дараа Тамарагийн нөхөр Алексей юу тохиолдсон бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Алексей яг зүгээр л гэрээсээ өөр эмэгтэйтэй хамт яваад өгсөн үү? Аль эсвэл Тамара түүнд ямар нэг зүйл хийсэн үү?
Тамарагийн өдрийн тэмдэглэл дээрээс нөхөр Алексагийн тухай ямар ч тэмдэглэл мөрдөгчөд олоогүй. Хэдийн мөрдөгчөд Алексагийн алга болсон явдал Тамараг сэжилжсэн ч Тамара энэ талаар юу ч дуртаагүй. Тамара бусад үйлдэлсэн хэрэгүүдээ бол өөрөө зүгээр ярьж өгөөд ямар ч эргэлзээгүй хэрэгээ хүлээж ийсэн ч эсвэргээрээ нөхөр Алексагийнхаа алга болсон хэрэгт өөрөө огт буруугүй хэмээн бат зогсож исэн учраас түүнийг Алексаг ямар нэг зүйл хийсэн гэх ямар ч нотлох баримт байгаагүй учраас энэ хэрэг бол шийдэгдээгүй үлдсэн. Одоо бол Алексей сургаггүй алга болсон хүмүүсийн дунд мэдээлэл нь шийдэгдээгүй хэрэг болоод үлдсэн гэсэн үг. Өмнө нь хэлжсэнчлэн түүний хамгийн анхны өрөө хөслөгч залууг Владимир гэдэг байсан да. Владимиртай мөн муудалцсан Владимир дөнгөж Тамарагийн гэрээс явсныхаа дараа ямар нэг зүйлээс хортон эмнэлэг түргэгдснээр аврагдсан байдаг. Үүнээс харахад мэдээж ойлгомжтой Тамара түүнийг ч мөн алхаар оролцсон ч энэ бүтлгүүдсэн. Тиймээс өөр нэгэн Владимир хэмээх нэртэй залууг олон түүнийг хороосон талаараа тэмдэглэл дээрээ бичсэн байсан. Тамара бичихтэй байны өрөөнд дотор түүний биеийг хідэн хэсэг болгон хэрчээд биеийнх нь хэсгүүдийг уудан дотор хийгээд хогийн цаг дээр аваачаад хайчихлаа гэсэн байсан. Үүнээс гадна зарим хохирогчдын биеийн хэсгүүд тэр чигтээ олдоогүй ба Тамара зарим хохирогчдынхон толгой уушиг зэргийг иддэг үүнийгээ уушиг толгойн дайет гэж нэрлэдэг байсан нь тэмдэглэл дээрээс нь олдсон ба Тамара өөрөө ч үнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тамарагийн хөрш Милана хэлэхдээ Тамара бол Андрей Чикатилогийн маш том шүтэн бишрэгч байсан. Түүний зургийг бүр гэрийнхаа ханан дээр хүлгөөд байнга л түүний тухай уншиж эн тэндүү ярьж өгдөг байсан гэж ярьсан байдаг. Андрейг бол та бүхэн мэдэх бах Оросын маш аимшигтай цуврал алуурчин мөн хохирогчтойхон бие эд эрхтнийг иддэг байсан гэдгээр алдартай. Хэрвээ Андрей Чикатилогийн талаар өмнө сонсож байгаагүй бол доор бичээд үлдээгээрэй. Олон хүн сонсоогүй байх юм бол би түүний тухай бас ярьж өгч болно. За ингээд мөрдлийн явцад Тамарагийн тэмдэглэл мөн цогцнуудыг бүгдийг нь судалж шинжилсэний дараа мөрдөгчөд Тамараг нийт 21 хүний үгэл буруутай хэмээн үзсэн. 20 жилийн турш 21 хүнийг хортуулан мөчлөн алаад энэ тэнд цогцнуудыг нь хайж байхад бүтэн 20 жилийн турш түүнийг нэг ч хүн сэжиглээгүй. Хүмүүс ярихдаа Тамараг нас барахаас өмнө бусдын анхаарлыг татахын тулд хамгийн сүүлийн гэмт хэрэгээрээ албаар өөрийгөө барьж өгсөн гэцгээдэг. Учир нь Тамарагийн энэхүү хэрэгүүд нь маш их шууган тарьж маш олон сонин сэтгүүлийн ажилчид түндээс ярилцлага авахаар шүүхийн гадаа хүлээж исэн. Тамара тэднийг харчаад баярлан инээд алдаж агаараар үнсэлт дэлхийн боломж олдвол ярилцлага өгч исэн юм байлээ. Мөн тэрээр нэгэн ярилцлагандаа одоо ч хүмүүс миний л талаар ярьж байгаа даа гэх мэт зүйлс ярьсан байдаг. Шүүх хурлынхаа үеэр Тамара хэлэхдээ ингээд шүүхийн танхим зогсоод шүүгдэхээ би маш олон жилийн турш хүлээсэн. Цаашид надад амьдрах утга учир байхгүй байгаа тул сүүлийн хэрэгээрээ өөрийгөө барьж өгөхөөр шийдсэн юм. Шүүх хүссэн шийдвэрэл гаргаасаа гэж хүсэж байна. Би угаасаа эдгээр бүх гэмт хэрэгүүдэд буруутай мөн шийдэглэж хүлээх болно хэмээсэн. Шүүхээс түүний сэтгцэд ямар нэг өөрчлөлт байгаа эсэх талаар шүүх эмнэлгийн дүгнэлтийг шаардсан ба түүнийг сэтгцийн хувьд эрүүл бус сэтгцийн өөрчлөлттэй гэдэг нь батлагдсан. Мөн Тамара өөрийгөө дээд давхарт нь байрлах чөтгөрт эзэмдүүлсэн бөгөөд тэрхүү чөтгөр нь өөрийг нь энэхүү алдлуудыг үйлдэхийг шаарддаг байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд шүүх хурал дуусч Тамара хизээж хорих газарт хоригдоогүй. Шүүхээс түүнийг сэтгцийн хувьд хүн хэлбэрийн эмгэгтэй ба хүн хэлбэрийн шизофрентэй хэмээн үзэж байгалийн жамаараа нас нөхцөлөө Kazan Psychiatric Hospital гэх сэтгцийн эмнэлэгт насаар нь хорихлаар шийдэгсэн. За нэг ийм аимшигтай дотор муухай оргуулам хэрэг байна. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд дуусч байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Мөн хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг оруулах болгонд та бүхэнд notification очих болно шүү. Энэ хэргийн талаар санс сэтгэл болон өөр яриулахыг хүсэж байгаа хэрэг байх юм бол доор коммент секцэд бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.